Hello, миний нэг өдөртөө хамт байцгаая. Гадаа явж байхдаа баах юм ирсэн боловч даанч Микагаа ярьсан мөлий. Дэстэ уулзаад хамаг ховж ирж байна бит хоёр. За ингээд Монгол агштай англи хэл дээр ордог пилатес хичээлд орцгоё. За орно. Го. За хичээлд орохоо хувцас үлдсэн байна. Нэг юм өсгөх мэдэхгүйсэн болохоор зүгээр л хар цавцаа тэгээд харлыг инстагаа өсөж үргэлж ирсэн. 6:30 ултын цаг 7-оос хичээл нь эхэлнэ. За тэгээд заалынаас аль таруулна. За энэ хэсэг нь болохоор төхөөрөмжтэй ордог хэсэг нь байсан. Манай хоёр 6 дараач зүгээр. Чухам байна. Хүрээ дээр 6 дараал. За бид 3 тэгтээ арай л эрт ирсэн мэлээ. 30 минут хийх юм байхгүй. Стори дож үзэх юм, 6 дарж үзэх юм, өөрийгөө нэг тойлдох юм. Жахаа уйд сая үндэ арай л эрт ирсэн мэлээ. Уг нь биемээ халаагаад хүмүүстэй танилцаад жоохон итгэвтэй байж болно да. Энд бүр уйд зөвхөн тэгснэ бүр өлсөөд байна гээд. За тэгээд одоо хүссэн хүлээсэн хичээл маань эхэлж байна. Нийт 50 минут өргөжлсөн. Багштайгаа эхлээд амьсгалын дасгал хийгээд бие халаагаад үндсэн дасгалд орсон байгаа. Энэ дасгал бол маш сонирхолтой байсан. Суулт хийж байгаа нь өгцөг гуйруу ороод тэг хөвлийг чангалангуудаа гартаа барьсан тэр зэрэглээ гол руугаа шахаад байгаа нь гарны дотор тал хэсэг рүү илүү юм чангаралт өгч байгаа. Давхар зэрэг тийм үйлчлэлтэй амар үр дүнтэй дасгал шиг санагдсан. Өнөөдрийн хичээл нь ерөөсөө суул өмөрөх цаг байхгүй. Яг нэг гоё юм цогц дасгалууд болчихсон байсан. Үнэхээр үр дүнтэй санагдсан. Тэгээд өнөөдөр хөвчлэн хөвлий, өгцөг, гуй хэсэг рүү илүү харсан юм шиг санагдсан дасгалууд нь. Дуссан байт юм аа. Гоё болчлоо юу. Би маань бүрээ бүрсэн байж. Хичээлээсээ гараад ирээд хувцас үлдсэн байна. Одоо харж амарна. Үнэхээр гоё ч юм байна. За сайн байна уу? Аны зүгээ үзчихтэй. Тэгээд катусис сэтгэл ямар байна да? Хай. хотлоо шүү энэ хотлаа гэ. Би уулын баар хөнгөхгүй юу гэж. За амар гоё ялаа юу. Орой орсон ч гэсэн бүр амар халуун байна. За марлаада баярлаа. Зүгээрээ. Баярлаа. Яа бүр салгалаад ахын гар бүр. За хайрцгаая дөө. Баяртай. Зовцоо бүү юм болж тогтоолоо. Тэр нь бол жоохон гөлгөл болох юм. За би бол пилатесээс өөрөд ирлээ. Энэ үгээ бараг хэдэн мянган удаа хэллээ яа. За одоо тэгээд ирсэн арчлаа мэдээж ирээ. Энэ болохоор миний тусан зэрэглэж байгаа. Би өөрөөдөө өдөр тутамдаа кишн төрхөөл тэгээд нэг жоохон хацраа өнгөлөөд явчихдаг байгаа. Энэ хараал үнэхээр өөр бодох ямар ч юм. Буцаа тогтоох газар бас байдгүй. Гүлээсэн дэш юм тавьчихлаа. Хасандаа сайн ингээд тараана. Хэлэхээрээ өөрөөсөө гуйжуулахгүй байгаа байхгүй зүгээр өмнө нь бол пилингийн мэйл тэгэл скрап гэдэг ашиглах байсан. Яг одоо энэ багада пилингийн пайдлцсан юм авч үзлээ. Энэ тэгтээ яг ямар хэр сайн гэдэг би мэдэхгүй. Тэгээд энийг 7 хоногтоо нэгээс 2 удаа хэрэглэх болно гэсэн. Тэгээ энэ нь юм зөвлөгөө. Энэ болохоор юм чөшгөрөө. Эхлээд энэ талаараа ярьчаад дараа нь энэ зүйлсээр ярьчихсан. Жогс ингэсэн нэртэй. Халуунаас болоод тухайн дээр жоон жижиг нот гараад байгаа шиг харагдаад байна. Сая үрчигдраа суушаа зараад. Би бол яг тий зоноороо туслаг. Гэсэн үрлээ газар хэсгэрээ өөрөө имзэг болоод.
Лэдтэй мэрэж болохоо цааштай яа. За энэ болохоор миний нүүрний угаагч байгаа. Иймэрхүү. Тэгвэрээ нэг ус асуулсан. Нэг өдөр хичээл 20 мянган манаар суусан би. Тэгтээ дахиж болов уу мэдгүй. Нэг удаа хичээлэн сууж өгсөж болох уу гэдгсэн чинь багшаасаа сууж өгсөн байсан. Тэгээд очоод суусан 7:00-ээс эхлээд 7:50 хүртэл орсон. За одоо энэ араас электроноор төрхний электронын юмгүй ямарч тийм өнөр энэ тийм юм үйлчлэгээд үгүй би мэдгүй. Зүгээр чигшүүлэх юм шиг л. Яг энэ халуун зунд ийм аим бөхчөн чихтэй үед бол яг тийм их одоо нэг занхуун юм ерөөсөө төрхмээргүй санагдаад айлгалах юм өнөргөө. Тэгээд өртгөн биш хөнгөн хутаа шингэлцэх. Тэгээд өөр чигшүүлэг үйлчлэгээд ч үгүй юм авсан. Тэг юм байна. Гарасан энэ зэтсэрэн бай. Нисвэ. Энэ бас яг ажхан зүгээр чигшүүлээ. Тэгээд баланс тэнцвэржүүлдэг тийм л эсэнс бишээсээ. Би нэг гой сайхны бүтээгдэхүүн дээр гоё нэртэй байх хэрэгтэй ерөөсөө гоё салгаатай байх хэрэгтэй тийм юу анхаардгүй. Энэ хин юм дээ. Бослон дээр тэр юуч дээр би нэг тийм энгийн байх туфттай. Лэдтэй юм дээр дуруу ядраатай санагдаад. За энэ болохоор миний нүүрний тус. Би хагата энэ тийм памтай юм дардаг. Нүрийн сэргийлж байхгүй. Ямар юм бэ? Ямар ч бас үнэргүй заяа. Лэдтэй бас юуч байхгүй. Ингээл ганц шалтгаан аваад болоо. Айгуу урд шингэж чинь. Тэгээд санахаараа нүрдээ марк тавьчихна. Тэгээд эцсүүлд нь мэдээж яриг зөвхний тус. Тасны номер гэдэг. Overall. Энэ арай амар зүгээр юм л шүү. Өрөөний ярьсарчлаад бол ингээд тусч гинөө. За би нүрээ ваацсан. Одоо таргаа ингээд идэх чинь дэсэн тарман л нэ. Тэгээ өнөөдөр хувцсыг угааж байгаа байхгүй юу? Нүрээ ангийн яриад байгаа хэрэг түрүүн юм нүрээ угаасан чи юм ухаа. Аим ухаардаг юм. Тэгээ гандаа тэрийг таглаа ирсэн би шалдан байгаа шүү. Өнөөдрийн шинэ хийсэн зүйл бол үнэхээр бас гоё байлаа. Нэг өдрийг ч гэсэн бас өөртөө зориулаад энэ ганцхан цагийг ч гэсэн өөртөө зориулсандаа баяртай байна уу. Ойр дөрөн жоохон сэтгэл санаа жоохон тиймхэн байсан. Жоохон даавн байгаад байгаа. Тэгээ өөрийгөө амихандаа жоохон сэтгэл санаагаар өргөхийн тулд иймэрхүү хүчээрч болтгой биеийн хүчний юм хийж байгаа. Тэгэхгүй бол нэг бие хөдлөхгүй байхаар улам сэтгэл санаа доошлоод байдаг байхгүй юу? Миний бодлоо. Тэгээд тэрнийгаа дэрдүүлэхийн тулд өөртөө жижигэн билээ барьсан байдаг юм аа. Хэцүү зүйлтэй тулж байгаа. Хүнд байгаа үедээ өөрөө хийж үзээгүй зүйлийг хийж үзвэл бас зүгээр байд юм байна. Сэтгэл санаа айгүй гоё дэрдэг юм байна. Нойр хурцын иймэрхүү байлаа өнөөдөр. Ерөөдөө ингээд YouTube дээр ч юм уу эсвэл утсан дээрээ ч гэсэн ингээд ийм видео хийгээд тавьчвал зүгээр санагдаж байна. Өөрийнхөө зүгээр амьдрал хийж байгаа, өөрийнхөө тулж байгаа зүйлсүүдийг мэдрэмжүүдийг ч юм уу тухай үеийг ингээд хуваалцах нь амар гоё санагдаад. Тэрний нүртэл миний видео үзсэн бол баярлалаа. Баяртай. Сайхан амраарай. Bye.